За үндсэндээ бол энэ зөвшөөрлийн тухай хуулийн гол амин сүнс нь юу юм бэ гэхээр за улсын их хурлын дарга учрлын одоо бас дэвшүүлж байгаа чөлөөлөе гэдэг энэ бодлогын хүрээнд явагдаж байгаа буюу иргэд аж ахуй нэгж байгууллага бизнесийн үйл ажиллагаагаа одоо эхлүүлэхэд, явуулахад за одоо байгаа зөвшөөрлүүдээ сунгахад тулгамдж байгаа асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр үндсэндээ төвлөрсөн ийм одоо хууль байгаа юм аа. Энэндээ зөвшөөрлүүдийг хэрхэн яаж авах уу, зөвшөөрлийг хэрхэн яаж сунгах уу гэдэг тал дээр илүү анхаарсан гэсэн үг. Эдийн засаг хөгжлийн яамны дэргэд лайсенс цэгийн маань гэж цахим хуудас ажиллаж байгаа. Эдгээр одоо цахим хуудсан дээр нийт төрөөс одоо үзүүлж байгаа энэ 371 төрлийн зөвшөөрлүүдийн 80-90 орчим хувь нь бол цахимжаад түүн дээр суурлаад одоо бас зөвшөөрлөө авах өргөдлөө өгөх баримтуудаа одоо цуглуулах ийм боломжийг бүрдүүлж байгаа юм аа. Тэгэхээр 371 төрлийн зөвшөөрлийг олгож байгаа юм бол тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл, за мэдэгдлийн түвшинд бас ийм шин ойлголтыг оруулж ирж байна. Тусгай зөвшөөрлөөсөө энгийн зөвшөөрөл рүү илүү одоо энгийншүүлэх, шат дамжлагыг бууруулах тодорхой зөвшөөрлүүд байгаа бол 21 төрлийн мэдэгдлийн түвшний одоо шин ийм одоо үйлчилгээг гаргаж ирж байна. Тэгэхээр энэ мэдэгдлийн түвшин өөрөө юу юм бэ гэхээр жишээлбэл хоол үйлдвэрлэл эрхлэх, за худалдаа, хүнсний худалдаа эрхлэх, за өсчин, гоо засал, цоож засвар гэдэг юм уу тийм ээ. Одоо иймэрхүү төрлийн ахуйн үйлчилгээний зарим одоо энэ салбаруудын үйл ажиллагааг тухайн иргэн өөрөө одоо бас шууд одоо мэдэгдлийн төвшин тухайн дүүрэг сумын засаг дарагт мэдэгдээд энэ үйлчилгээг эрхэлж болох нэ. Тэгэхээр мэдээж бид нар аль болох төрийн хүнд сурталыг бууруулах, төрийн оролцоог багасгах, иргэдэд одоо эдийн засгийн эрх чөлөөг өгөх нь маш чухал. Тийм ээ. Гэхдээ нөгөө талдаа бол мэдээж иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг бас анхаарч явах ёстой учраас энэн дээр салбаруудад цаашид одоо яг энэ хяналт дээр нь за тавигдах стандарт дээр нь ямар одоо шалгуурууд байх вэ гэдэг тал дээр ажлын хэсэг яг одоо энэ хилцүүлгүүдийг зохион байгуулж байна.